Эрхэм сонсогчдод та бүхэнд сайн подкасттай хамт байгаад баярлалаа. Бид танд сайн хөтлөгч, зочид, сэдв, мөн сайн мэдээлэл, бодлого, санаа туршлага, зөвлөгөө зөвлөмж, сайн эксрүүлж, харьцуулалт, сайн судалгааг хүргэх болно. Сайн подкасттай хамт сайн бүхэн рүү тэмүүлцгээе. Сайн бацхан өрхөм сонсогчдоо сайн подкастын шинэ дугаар эхэлж байна. Шинэ дугаар нөгөө бүлгийн үргэлжлэл. Ямар бүлгэлээ сонсогчдоо үс сайхан бол зүс сайхан. За сайн нэчмгээ. Оо сайн. Энэ подкастыг бичиж ихснээс хойш ер нь өвсөндөө их анхаарад тэгээд бас өвс маань их гоё ялж байгаа. За өдрийн мэнд дагъя. Өдрийн мэнд. Өдрийн цайныхаа цагаар зав гаргаад подкастаа бичих гэж цагтаа хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Дагийн шинэ зочноо танилцуулаарай. Баярлалаа. За би мэдээч ингээд жочин болгоныгоо онцлогтойгоо танилцуулж байгаа. Тэгээд өнөөдрийн өрсөн жочин маань бол 100 айлдах байрладаг болор салууны захирал Баяр Цэцэг өсчин Баяр Цэцэг гэдэг охин байна. За энэ өсчин маань бол битээр ичнэ танид маш удаан олон жилиг өнгөрөөжээ. Тэгэд манай болрын хувьд бол би төрүүлээд танилцуулчихад маш хөдөлмөрч. Би маш олон өсчтэй харилцдаг. Тэн дотроос миний хамгийн бас хайрлж явдаг, хүндэлж явдаг, богино хугацаанд маш хурдан эргэлтүүдийг хийж чаддаг, шинжлэгдэж чаддаг тийм өсчин байгаа. Ингээ болроо ирсэнд баярлалаа. Баярлалаа. За болроо танилцсандаа баяртай байна. За яг ингээд одоо нэг фронт дээр гэдэг шиг тий 100 айлд өсчин хийдэг. Салууны эзэм шиг өсч юм биш үү тий? Судлаа түрээслээд ажилладаг. Тэр 2-3-лаа нийлээд. Өсчний судал түрээслэхэд жоохон одоо нэг хямралын үе байгаа учраас зориуд асууж шүү. Санхүүж рүү чинь ороод асууж байгаа дуучлаараа би зүгээр орлогыг чинь шууд асуух гаагүй. Судал түрээслэхэд одоо би танад ороод өсөж асууллаа танаар. Миний төлсөн мөнгөний хэдэн хувийг эзэн төхөө? За одоо ерөнхийдөө нэг салонд ажилладаг шиг хувь гэж ярихгүй л дээ. Ерөнхийдөө сард би нэг төрөөсөө төлнө. Тэгээд өөрөөсөө ашгаа өөртөө л гаргана гэсэн үг. Ерөнхийдөө коронавирусын үе хүүхдүүд сургуультай явахгүй байгаа. Цадуулч сексигээ гэртээ сууж байна. Орлого хэрвээ хямрал хэрвээ яг үйлчлэгээний бизнес жоох хэцүү байх шиг байна шүү, тий? Тийм ерөнхийдөө бол айгүй сайн мэдэгдэж байгаа. Одоо ингээд нэг өсчний ажилч ерөнхийдөө эргэлтээр явдаг шүү. Одоо нэг хүн ингээл засууллаа гэхэд дахиад тодорхой хэмжээний хугацааны дараа дахиад засуулдаг тий жишээ нь Тунгууд л мэдээж оюутан одоо багш нар 10 жилийнхэн гэдэг юм уу тий тэр хүмүүс маань угаасаа эргэлтэн ингээд зогсох жишээ нь. Тэгэхээр яг тэрэндээ тааруулаад юу яаж байгаа. Бас нэг юу маань багасж байгаа орлого маань ерөнхийдөө багасж байгаа. Зөв. Тэгэхээр багдгүй банкын үйлчлүүлэгч нар л одоо яг тийм үнэж үйлчлүүлэгчийн ачаар энэ хямралын үеийг давах боломж байгаа болов? Бага. Тийм ерөнхийдөө тийм маш үнэж үйлчлүүлэгч байнга ирдэг хүмүүс маань бол тогтмол ирдгээрээ л ирж байгаа. Баяраа зочин маань өсчмний ажил хийгээд хэдэн жил болж байгаа лээ? Ерөнхийдөө яг тасралтгүй би яг 8 жил ажиллаж байна. Тэрнээс өмнө би 8 онд анх төгсөж исэн. Тэгээд хүүхд төрүүлээд тэгээд сургуулаа бас дээшлүүлээ сураад тэгээд яг тасрал. Хамгийн сүүлд ямар сургалтанд хамрагдсан бэ? Хамгийн сүүлдтэйгээ холбоотой Монголиагийн сургалтанд хамрагдсан. Яг жилийн өмнө 5 сар, нодлон 5 сар. Яг энтэй холбогдуулаад одоо Таахан Монголиагийн сургалтанд хамрагдах үеэс өмнөх Баяр Цэцэг тэрний дараах одоо Баяр Цэцэг хоёрын хооронд өнөөдөр яаж өөрчлөлт авч ямар шинэ мэдээлэлтэй болж ажил үстэй ямар одоо өөрчлөлт оруулсан бэ? Өстөгөө асуулт байна. Яг өмнөх Таахан Монголиудаа би танилцаагүй байхдаа бол ерөнхийдөө нэг энгийн л нэг өсчтэй адил байсан. Энгийн ерөнхийдөө нэг хийх ёстой юм хийдэг. Тэнгуул би нэг Таахан хүүхдэд төрүүлээд би гэртээ байсан юм. Тэгээд нэг гэртээ онгодолж өмнө нь болохоор нэг гэртээ байхгүй болохоор хүн чинь завгүй. Яг нэг өдрийнхөө өсөгдсөөл одоо ингээл ажиллаа хийгээл ямар ч завгүй гэдэм байл та. Тэгээд нэг гэртээ хүүхдээ хараад ирсэн чинь амар завтай болоод тэгээ нөө Facebook орж эхэллээ. Тэгээ Facebook-гээ цэвэрсэн. Нэг юм мэдсэн чинь миний Facebook даамдаа
памперс болсон юм чинь. Би чи ингэхгүй штэ гэх. Бүгдийг бүр ингээд дэлитлээ бүх группээсээ гараад тэнгуудлаа би нэг өсчд рүүгээ холбогдож эхлэхгүй юу. За одоо энэ групп руу очиж тэр групп руу идэг юм билээ. Би чи ингэхгүй штэ. За нөө чи завч хүлээдэг байгаа цагаа гоё нэг хэрэгтэй тал руугаа хөгжүүлээ явжсэн чинь даа гэж гаддаг. Гоё тийм дотор. Тэгээ би сургалтанд за ер нь сууя гэж бодсон байсан. Тэгээ ямар сургалтанд суух вэ гэд байжсэн чи харин яг Тахан Монголиас сургалт хараад тэгээ тэрэндээ суугаад яг тэрний өмнө би чинь нэг сарын өмнө л ажилдаа орсон. Тэгээл Тахан Монголиудаа суугаад тэгээ бүр амар том нэг том алхам хийсэн. Айгу багаар алхаж явж байгаа. Тэгээ нэг том алхам хийгээд тэг ингээд айгу том хурцлалт орсон. Тэр том алхмаас эхлүүлээд мань хүн өөрөө ингээд нөгөө юм сэтэл төрөөд тэрэн дээр зориглоод шууд ажил хэрэг болгоно гэдэг бол хүний хандлага. За тэгээ дээрэс нь зөндөө олон ингээд одоо тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн өсчөнгүүд рүү 500 мянган төгрөгийн төлбөртэй гадаадаас өсчин багш нар иж заан сураачи олон улсын өсчин иж заана гэж хэлж байхад маш бага одоо юу гэдэг тэр болгонд зөвшөөрөөгүй мань хүн шууд давкал ороод ирсэн. Тэгээ тэр сургалтын дараа нэлээд олон өсчөнгүүд бид нар чи боловсрох дутуу байгаа юм байна штэ гэд. Тэгээ тэр мэдрэмжийг авна гэдэг чинь маа гэ дахиад өсөй гэж ирж байгаа хэлээ. Тий. Гэтэ яг юм гоё яг ингээл нэг хийгээл заримдаа ингээл би ч гэсэн тэгдэж штэ ингээл нэг юм хийжсэн ингээл биш ээ би нэг л буруу юм хийгээд байгаа юм шиг. Нэг л ингээл миний төсөл хийж ирчихлээ тий. Тий. Нэг л хэвэн болчихлоо. Өнгөнүүдээ гаргаад байсан чинь нэг л янзаар миний тайрал нэг л янз болчихлоо. Тэр мэдрэмжийг болор авцсан байж байхдаа шинжлэлт хийдэг чинь сүг гэл дахиад хэдэн шатаар хавьчих. Тэгэхээр би бас ийм асуулт асуумаар байгаа юм л да. Нөгөө одоо мэдээж энэ бүтээгдэхүүнийг ингээд ашиглаад явж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр чинь одоо хэрэглэгч нарт би бол энэ бүтээгдэхүүн таах тийм энэ бүтээгдэхүүнийг би одоо сурталгаас илүү үнэхээр одоо эрүүл тийм хүмүүст хэрэгцээтэй учраас би бүр энийг яг одоо бүр ийм бүтээгдэхүүнийг та нар хэрэглээ одоо ийм үед хэрэглэх нь айгуу сайн гэдгийг би ойлгосон ч гэдэм үү. Тэр яг хэрэглэгчдэд яг мэргэжлийн бүтээгдэхүүн санал болгох өмнө захаас ч юм уу хаанаас ч хамж явж манай өсч тийм л эсвэл эсвэл хиттаас юу нь мэддэхгүй нэг хаягийн тодорхойгүй бодог буруу харж байгаа найруулаад босчдаг л үе байсан шүү дээ. Тэгэхээр энэ мэргэжлийн бүтээгдэхүүн санал болгоход хандлага үр дүн. Яг зөв. Яг. Яг Тахан Монголиод сураад бүтээгдэхүүнүүдээ солиод ирсэн чинь угаас өөрчлөлтөгч нар би биенээсээ сонсон гот хүү яли гоё шин юм авчирсан гин яасан гин гээд ороод ирэнгууталд би амар бардам танилцуулж байгаа хгүй бүтээгдэхүүнээ. За одоо энийг таны үсэнд яг одоо энэ болж байна. Одоо та тослог учраас энэ комик авчих юм бол гоё. Та хуурай учраас энийг авчвал гоё гээд бүтээгдэхүүнүүдэд яг нөө тэр хүнд нь тааруулаад өгчхөр тэр хүний маань өөрчлөлт тэр даруйдаа шууд мэдээж байгаа 2 угаахад ч юм уу тэр шампанаар угаахад шууд мэдээ. Өмнө нь болохоор би бүтээгдэхүүн танилцуулаач гэхээр за гэд ерөнхийдөө худалдаан зарагддаг шампунуудыг танилцуулдаг гэсэн хэрэг та тэр дэлгүүрээс очиод тийм авчвал зүгээр юм болов. За нэг тэр хавцаа гайг байх гэд тэгдэг байсан. Тэгэд өөрөө ч гэсэн нэг тэр талаар мэдлэг ер нь бага байсан юм билээ. Тэгээд Тахан Монголиод сунгууд за тослог үсийг одоо энэ шампунаар угаах юм бол тослог багасна баланс тэнцвэр чинь хураашилтай харагтай үсийг нэг угаах юм бол хаг нь бас буурна баланс тэнцвэр чинь. За үсний хууханд нэг үзүүрт нэг үсэнд нэг гэдэг бүтээгдэхүүнүүдийг маш сайн ойлгож авсан. Тэгэхгүй өмнө нь одоо жишээ нь би үсээ будахаас өмнө ямар ч хамаагүй шампунаар угаагаад үсээ буддаг байсан бол одоо заавал зориултын шампунаар угаагаад будгаа яг яс найруулаад тэнгуутлаа дээрэс нь бодог бэхжүүлэгч хийх жишээ нь ингээд миний үйлчлэгэнд шал өөрчлөлт орж ирсэн. Тэрийгээ дагаад бас би өөрөөрөө үнэлэмж өсөд ирсэн. Тэнгуутл чинь би ингээд одоо өмнө нь би ингээд үнэ нэмэхээр нэг санаа зовоод чаддаггүйсэн байхгүй хүмүүс ингээд үнэ нэмэхээр өө яана мана гэдэг. Одоо бүтээгдэхүүн сайжирчгүй ингээд бүтээгдэхүүн сайжирсан гэхээр шал өөрөглөж үр дүн нь өөр харагдаж тийм өөрөө шууд нүдэн дээр харагдаад үйлчлүүлэгч гэсэн чанартай юм хэрэглэж байгаа учраас орж ирдгүй байсан хүн ч гэсэн нэмэгдэж орж ирсэн. Жишээ нэг хүн маань ардаа 2 хүн дагуулдаг гэсэн бол дахиад 4 хүн дагуулах жишээ гэж нэмэгдсэн. Тэгэд ингээд яг би одоо маш олон өсчингүүдтэй ментор нь ч юм уу багш нь ч юм уу зөндөө болчлоо. Нэг мэдсэн чинь энэ зас өсчний юг ажиллаад эхэлсэн чи. Тэгэд ингээд яг өөрөөхөө ингээд бүр ингээд нөгөө хөдөө орон нутагт байдаг, сумын төвд байдаг тий аймагуудад өсчинлүүгээ холбогдол хаяа одоо юу гэдэг фреш юм тий. За сайн уу гэл хамгийн сүүлд бид нар яваал очингуу тэгээд мань нөгөө нэг жоохон ингээд ухаал юм өнгөө тэгээд сүв гэл өсөө явдаг хүн. Би тэрэнд амар баярлдаг. Хамгийн сүүлд бид нар цагаан дараахан одоо бүтээгдэхүүн хөргөж өгөх маягаар яваад орсон.
Тэгээ яваад орсон чи салонд н ороод ирсэн чи ингээл гүй чи ингэ сууж болохгүй ингэ тэгээд хэлсэн чи орой над руу мессеж ичээл. Би таныг ороод ирсэн чи ингээл дахиад ингээл сэргээл өөргөн болчлаа. Одоо тгий ингээ энийг хийгээл ингээ. Тэгээ тэр нөгөө тэрийг айгу хурдан авч ийн гэдэг чинь надад тэгээ чиний энэ хурдан богино хугацааны өсөлт чинь тэндээс яадаг гэж боддог байхгүй. Юу яж энэ нэг цэнийг авдаг юм а мэдээд байна. Бас цэнийг авдаг юм а мэдээд байна. Ер нь бол бас нөгөө нэг бидний одоо амьдралын хэв маягаарч гэдэг юм уу харахад ингээд нэг юунаас цэниглэгддгийг миний павер банк юу юм бэ? Хин юм бэ? гэдгийг мэдэх айгуу гоё тий. Тэгээ дээр нэг одоо яг бодоод исэн чинь дуртай ажиллаа хийх. Дээр нь одоо энэ өсчин чинь өөр эргээд ботсон чинь хүнийг нэг одоо нэг бүсийсэн байхад нь орж ирээд үсийн цасаад гоё өнгө олгоод аюу гоё энерги авдаг. А тэгээд нэг үр дүн тэгж гардаг. Тэгээд чин сэтгэлээс үннээрээ ингээ хандаад ирэхээр юм одоо би ч мэдгүй ингээ сүултээ яг тэрийг л аюус ойлгосон. Үннээрээ чин үннээр л юм хийхэд хүссэн хүсээгүй миний ажлын үр дүн эргээд хүрээлт юм байна гэдгийг ойлгоод юм хоёрын хооронд юм зайл худал хурмаг юмс бүр аяндаа хүнийг холддог юм. Тэгэхээр яг өсчин дээр ч гэсэн энэ аюу чухал одоо чанар юм байна гэж яг ойлголоо. За баяраа өсчингээс яг зорж асуух асуулт. За ямар жин хэрэгэлдэг вэ? Жин үү? Жин одоо нөгөө грамлдаг. Будга грамлж тахад сурснаас хойш би яг будга яг нарийн грамлдаг болсон. Өмнө нь бол өстой буруу араад нариулдаг гэдэг шиг л. Багцаалдаал нариулдаг гэсэн. Тэгээд миний өнөө нэг сор тавилт мавилт те ус цайруулалт дээр ерөөхдөө нөө яг гоё гардаггүй байсан. Тэгээд би тахаа сургалтандаа сууснаас хойш тэгтээ шууд мундаг бол биш. Мэдээж нэг явхавдээ гэл ингээд баг багаар нэг хүнд ингээд нэмэгдэх тоолонд тэр нь жоохон ингээд жоохон сайжраал байгаа. Яг ингээд 100% мундаг болсон. Тэгээ би ингээд нодлон ингээд таахан Монголиотой ингээд нийснээс хойш би одоо бодож байгаа хгүй. Би амар 10 жилийг бүр хайран өнгөрөөж байна. Ингээд яг нэг чанартай хүнтэйгээ уулзахгүй л яваадсан байна. Тэгээ яг ингээд эртүүлсэн бол үдэд миний байр суурь өөр газар байхаас юм болов гэж бодсон. Маш олон хүнд ментор хийгээ явж байгаа хүний хувьд хамгийн чадвартай өсчөнгүүд өөрийгөө би тийм мундаг шигчилдэг. Өөст хэрэгаадаг нь алаад өгөнцдөг. Тоглоод өгөн би ч бодоос тэгж ажилдаг гэдэг улсууд бол амар хийтэй. хайр цэглэгдсэн. Дээрээс тий. Би гэдэг үзэл дээрээ гараад ирсэн. Яг нэг оролтноо би гэсэн хүмүүс амар супер гэдэг. Тэгээ тэрийг өөртөө нэг өнгөлөөл айхтар entertainment гэдэг хийгээд байдаг. Тэгэхээр би хүмүүсийг хамтарч ажиллах чааш тэр энэ тэнд сургалтаа өгөө явж байгаа ч чадчихсан. Өөрийнхөө мэргэжлийг хэр гэж үнэлдэг вэ гэхээр би болоогүй гэж байгаа өсчөнгөд бас юм гардаг штеп. Амар лаг хүмүүсээс илүү юм гардаг. Тэгэхээр би бас тэгэж хилээд байгаа нь хүмүүст итгэлгүй сонсогдоод байгаа юм шиг хэрнээ мэдхгүйгээ мэдгэцсэн л манай хэд чинь болоогүй зөндөө юм байхаа гэсэн. Тэгээ тэр хүний нэг. Тэгэхээр нэг тийм амар итгэлтэй одоо ингэж байгаа бас гол нь биш. Тэгээд дотроо сурах юм их биш шүү. Өшөө хөгжих юм их байлгээд. За баяраа дээр хамгийн удаан үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч чинь хэдэн жил чам дээр тасралтгүй ирж байгаа юм. Бүр сурснаас хойш тэгэл яг явж байгаа юм бид ш. Нэг хүүхдээ амар нийтдээ би өмнө нэг сайн өсчиж чаддаггүй байсан байхгүй юу. Уусаа нэг хүн орж ирэхээр нэг юм хайгаал за яах вэ нэг ингээд амар хичээгээд өрхүүлсэн урсгаа засуулж исэн байд. Мэдсуулчихсан байхгүй. Тэгээ би ингээд салаанаас солио байршлаа солио байжсэн чи араас уццааргаад ирлээ. Тэгээ нөгөө бандыг ирэхэд би бүр мундаг болсон. Одоо тэр үеэс ингээд хайцсан байгаа байхгүй. Эрэхтэй өснө би айгуу сайн болсон. Байжс нөгөө банд ястаа их таныг хайсаар байгаа ирлээ гэл ирлээ. Тэгэхээр гэл өөртөө за тэр үеийг бодвол би одоо мундаг болсон юм чинь гэж бодсон юм бодоод үсийн зассан чинь толон харж биш ээ. Өө биш. Тэгээ нэг миний нэг тийм чаддгүй байсан үеийн нэг сонин засал тэр үгдэд таалж. Яг сонио. Бас хүний л юм тийм мэдрэмж. Тэгээд гэхдээ яг тэр банд ингээд үлдсэн л дээ. Над дээр одоо ч ингээд засуулж байгаа. Гэтэ тэгэж хэлсэн би бүр амар гайхсан л да. Одоо бол би бас гайгүй шүү гэж дотроо бодсон зассан чинь биш ээ гэл тэгсэн чинь амар сонин гайх. Хоёр талтай. Тэр хүүхэд маань тэр үеийн засалт үнэхээр таалагдаад магадгүй тэр үед анхны хайртайгаа учирсан. Тэгээ нөгөөд нь өсөн дайжгүй шүү гэсэн. Тэгээ тэрийг ингээд програм уншицсан өөртөө. Тийм л өсөөгцөн. Эмэгтэйчүүдийн дунд бас тийм байдаг байхгүй. Анх ингээд нэг чолог тавиал хөрхөн болцсон. Нассаараа чологтой явж байгаа. Тэгээ өөрчлөлт хийх хэрэгтэй байхгүй юу? Файлаа дандаа сольжих хэрэгтэй. Тэр энийг ус хэрэглэгчтэй ингээд өөртөө зориг гаргаад үнэхээр одоо манай баяраа шүсчид дээр очиж байгаа бол дандаа эдэр чи суралцаад юмыг мэдрээд нь шүү дээ. Тэгэхээр таныг өөрчлөхөд бэлэн. Нэг бол анх багшаасаа 10 жилийн өмнө яг нэг тайралтыг сурцсан тэрийг 10 жилийн ч уусч юм байдаг.
Тэрэндээ сайн. Тэрэндээ шинжилэлт хийгээгүй. Data.com инх утга хэлсэн шүү дээ. Нэг ямиг яг нэг чигээр зөндөө олон удаа оролдож үзээд амжилт авчрахгүй. Нэг ямиг 10 өөр өнцгөөс нь оролдож үзвэл чамд амжилт юм. Хоёрын хоёр мэрэгжлийн бас мэрэгжлийнхаа орон зайд өөрийн гэсэн үн цэнэ бүтээсэн эмэгтэйчүүдтэй уулзж байгаа болохоор бас айгу сонирхолтой нэгдэд биш. Чолк. Би одоо буржгарсан насаараа чолк тавьчихдаг. Чолк ямар ах хэвээр яаж тавьж болдгийг аль миний үсэн чолк тавь таар яах вэ? Төсөөлөгч гинөө. Төсөөлөгч. Баяраа минь ирж чолк тавих хэрэгтэй. Би ер нь нэг хэсэг одоо нэг яг мод иргэдэг гэдэг шиг нэг хэсэг яг намайг анх өсч болж байхад яг чолк гурвалжин цэцэлтэй тэр үед би өсч болж байсан байхгүй. Яг нэг гурвалжин цэцэлт хийдэг. Тэгээд яг тэгшин чолк тавьдаг үед эргэжтэйчүүдийн өссөн дээр гурвалжин цэцэлт болдын цэцэлт үзүүлдэг урт бол хоёр талаасаа ингээл яг тэр хүн болгоо ийм жижигнээс ийм хүртэл цэцэлт өөр аав хүүтэйгээ орлогод адилхан цэцэлдэг үед тэгэл эмэгтэйчүүд чолк дарилдаг үед тэр үед бас аягүй чолк тавьдаг гэсэн нь цаг үеэ дагаад гэх юм уу те тэр үед чолк тавьдаг гэсэн. Тэгсэн чинь сайн нэг хэсэг голоор нь бүр ерөөсө чолкгүй байлаа. Ерөөсө бүр чолкийг бүр үсэхгүй өстө болохгүй гэдэг байсан. Одоо буцаа чолк бас сэргэж байна. Аягүй гоё чолк тавиул илүү гоё залуу гоё байна. Гоё тэгээ чолк нь өөрөө өөрчлөгдөж байгаа. Стил нь шал өөр болчихсон. Яг би тэрийг л асуугаад байгаа. Тий яг тэр үеийн тэр нөгөө чолк чинь одоо бүр шал өөр болсон. Тэгэхээр нэг тэгвэл чолк ерөөсөө энэ үг яадаг гэхээр ингээд нэг хөмсгнийхаа доох нуур ингээ ургуулад юу одоо тайруулад тэгээ ингээ жоохон пөмбөлгөд тэгээд тэр нь тэгшин нийтлэг тийм ойлголт байдаг. Чолк өөрчлөгдөж ямар болсон яриач дээ. Одоо гоё хоёр тал руугаа уусгалттай шинэлэг болсон. Илүү гоё юм урт тий урт хоёр тал руугаа уусгалттай голоосоо хоёр тал руугаа урт болоод тэгэхээр монголчуудын хянга шанааг аягүй сайн хааж өгдөг. Тэнгүүд эмэгтэй хүнийг аягүй тийм хөөхөн нэг тийм янагтай игдүүтэй тий нэг тийм заримдаа ингээ гоё сэнстэй хаянгууд янагч юм шиг. Та нар хараараа Анжелина Жолигийн жижиг жолкнууд гэдэг яг ингэж миний хэлсэн. За Трампын ихнэр байна тий Мелania Трамп байна. За Jennifer Lopez байна тий тэгээд нөгөө Swarovski реклам дээр нэг хэсэг тоглодог байсан чинь тэр хаяа чолк тавихаар бас маш гоё харагддаг. Урт нүд дээр, том давхраатай нүд дээр тийм хоёр талын урт чолконд гоё харагддаг. Эсвэл болвол жижигхэн ирүүтэй солонгос октод бобо төрлийн таарлалтан дээр юм жижигхэн юм чолк. Юу н чолк гэдэг чинь угшлан нэр нь англиараа pony гэсэн үг. Давжамөр. Тийм байна. Тийм. Тэр чинь нэр урдаа нэг юм хэвчтэй. Магадгүй Audrey Hepburn-ийн чолкыг сандаа энэ дээрээ ингэсэн хар болон гэсэн кино хийчих юм байдаг. Тэ ийм хар даашинцтай. Тэгээ энэ дээрээ бүр ингээд баахан жижиг хүүс наагаа хийсэн. Яг эднэр чинь нөгөө цаг үеийн төлөөлөл. Тэгэхээр манай баяр ус чинь хэлсэн сая сүүлд ийм чолк өөрчлөгдсөн байлээ, ингэж гарч ирсэн байлээ гэдэг. Тэгэхээр тэр нэг юмны чинь донж загвар нь өөрчлөгдөд байгаа байхгүй чолкнд хэвээрээ. Тэгэхэд сая чолкны юу болоход над дээр нэг эмэгтэй одооноос 5-6 жил өмнө чолк тавьсан юм билээ. Тэгээ над руу нэг ингээд үсэт цэцүүлээ гэдэг чат өгсөн. Би аюу олон жилийн өмнө ингээд харьцсан юм байгаа байхгүй. Тэгээ ингээд харсан чинь биш тэр чинь нөгөө манай пэйж хаягн дээр юм билээ. Тэгээ хаяа би хаягныхаа админ сууж суудаг өөрөө. Яг манайхан ямар үн зөв хариулт өгч юм. Тэгсэн чинь тэрэн дээр 5-6 жилийн өмнө 5 жилийн өмнө жилийн чолк тарьсан юм ихтэй. Энэ үсчний хардаа гэж байгаа байхгүй юу. Тэгсэн тэр чолк нь одоо модонд орж байгаа чолк байгаа байхгүй юу. Тийм яг ингээ бүр аймаг зөв тайрсан. Тэгсэн чинь тэр юм ихтэй эвдсэн байх гэж байна. Гэтэл манай тэр тайрсан охин маань хэлбэржүүлэлтийн хөөргөн заагаад өгсөн бол тэр хүн таалагддаг байсан. Тэгэхээр өсчин хүн өөрөө ингээл нэг чолк хэрэглэгч тайруулж байгааудаа энэстэй тэнийг бичлээ гэдэг юм гэх биш өөрөө ноцолдож үзэх хэрэгтэй байхгүй. Оролдоод урагш нь хоош нь дата тэрнтэйгээ өөрөө ингээ тэгээд зүг болохоос. Би өгөн чолкн дээр айгу ингээл боддог байхгүй юу. Зэрэг гаргаад нэг чолк тавилж юмсан ингээл тэгснээ яадаг гэхээр ингээ нэг юм буржгар өс чинь одоо өглөө болгон нөгөөхийг ингээд нэг арчлах болно чинь надаас цаг зарцуулах гээд байгаа учраас л би цухтаад яваад ирсэн. Мандгүй дараагийн нэг дүрстэй влогны үед би чолк тавьсан байвал энэ жил тренд болоод байгаа янз янзын обруч хийсэн байл бас магадгүй шүү. Би энэ тийм бодоод байгаа шүү. Обруч чолк тавь. Одоо чи ингээд миний үсийг хардаа. Жишээ нь би одоо ингээд сул боогоол энэ хоёрлогоо жоохон ус гойжлаа чолкоо ингээд нэг өөр дөр. Тийм тий. Тэгэхээр бидний хөөхөн энэ хөөхөн хэлбэр хэмжээ янз бүрийн тий шанаа өндөр хацар томтой энэ хөөхөн зүйлэн дээр чинь нэг одоо жишээ нь
хушуу тий нэг одоо давгаар яриулын чинь нэг хушуулдах тий нэг булангийн өөрчлөгдөл адилхан шүү дээ дизайнерын хувьд бол. Тэгэхээр нэг энэ зүйл тухны хэсэгт ороод ирэхэд төрхийг ямар өөр харагдвал. Тэгээд буцаад би нөгөө буцаад ороход мэрэгжлийн ур чадвар өсчнийхаа одоо тий баяраагийнхаа яг ингээд хүн өсөж болд юм байна, өөрчлөгдөж болд юм байна гэдгийг маш олон хүмүүс аваасаа магадгүй байнга ордог өсчнээсээ өөрчлөлт өсвөл хэрэглэгч тайм ятгаж өгөөч өсчнээ. Ингээ аюу гоё ивэр хэлж болно шүү дээ манай чимээ хэлснээр. Ингээд гоё цөмөрөө чи ингээд би нэг тийм юм хүсэж байна. Хоёул ийм юм хамтдаа хий. Би чиний цэцэлтийг харахаар тэр тал ерөөсө харагдахгүй байгаа дээ. Чи тэрэндээ бэлэн болцсон байгаарай. Би дараа нь яг тэгж өөрчлөлт шүү гэдэг үүрэг өгөхөд баяраа чи яадаг вэ? Хичээдэг. Дараа өөрчлөгдөх одоо тийм YouTube-ээс энэ тэндээс хайдаг тий. Одоо тэр яг ямар юм дээ гэж боддог. Юу нэг тийм даалгавар өгчгөр хүн юу амар хичээдэг шүү. Аягүй хичээдэг. За хэрэглэгчтэй боловсруулах ер нь бол манай подкастын бас их чухал зорилго байгаа. Дагийн ч гэсэн аль болох хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх юмсан гэд санаан зовоод идэг хүн байхгүй. Тэгэхээр за би хэрэглэгч баяраа би танаа дээр очлоо. За ороод очлаа чи яах намайг? Сайхан нэмсэглэл өгтөн мэдлэн. За тэгэл танд юу хэрэгтэй вэ? Ямар би ядарсан байна өнөөдөр. Зүгээр л гоё ялмаар байна. Одоо чамд ямар юу бууж байна? Тэгэл гоё сэргээд гоё ярилцаж би өөр үйлчлэгчтэй айгу ярилцдаг. Амар гоё дотн найз шиг юм уу те. Бүр нэг юм дотор нь ороод айгу ярилцдаг. Нэг юм амар хүндий биш те. За юу байна? Яаж ийн ажилуулсан дайжгүй юу гэх чинь. За ямар ч гэсэн эхний ээлжинд угаалгая. Угаахтаа чи надад юу зөвлөх үү? Юу хэлчих үү? Одоо нөгөө би жишээ нь ингээд чамаас асуухгүй шүү дээ айгуул чи ямар шампунь хэрэглэж байгаа гэж те. Тэгэхээр чи яг тэр мэдээллүүдийг надад багцаар нь өгчдөг байх юм бол уг нь их амар байгаа байхгүй те. Тий, ер нь саяхнаас би тахын Монголд амьдарчаад гоё бүтээгдэхүүнүүд зардаг усноос хойш яг наад чинь би яг таны асуудаг бол надад яг гоё өөрөө бүр битээр орж ирсэн. Тэгэл хүмүүс орж ирэнгуут нь би угаах зураа гоё за та яаж ямар шампунь хэрэглэж чинь за би нэг ийм шампунь хэрэглэж шүү та энийг нэг хэлээч дараа та бас надаас энийг аваад үзэхгүй энэ айгүй гоё тэнгуут нэг одоо шампунь тижээлийн тос гэдгээсээ илүү одоо би нэг үйлчлэгээ тал руу одоо би энийг хийж өгье гэж нөө өөртөө орлогоор олгож байгаа юм биш тэр хүнд гоё өөртөө санал болгодог та гэрт байгаа бүтээгдэхүүнээ нэг солиод үзээрэй тий тэгэх юм бол одоо ингэдэг байхгүй хүн ирээд үсээд суулаад яг тэр үедээ айгүй гоё болж яав тэнгуут нөгөө төр үсээ угаахад өөр болчдөг байхгүй. Тэгдэг. Тэр чинь тэгэхээр бүтээгдэхүүн өөр тэр гэрт нь байгаа бүтээгдэхүүн болохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр нөө өсчин тугаалахаар сайхан байна гэдэг чинь өсчөндөө биш бас тодорхой хэмжээний бүтээгдэхүүндээ байгаа гэдгийг ойлгуулад одоо та бүтээгдэхүүнээ нэг солиорой гэснээс хойш хүмүүс бас айгүй дуртай байгаа. Тэгэл яг гоё тэр хүн таарсан гоё бүтээгдэхүүнүүдийн санал болгоод ирэхээр амар гоё тэр гэртээ очиод тэргээ хэрэглэхээр бас энд хэрэглэж байгаа будган нэг гэртээ хэрэглэж байгаа шампунь нэг айгүй гоё яана. Нэг би нэг яг ингээд тагнчаар айгуу гоё юм гээд бас тиймэрхүү саналууд. Дээрэс нь баяраа надад нэг асуудал байгаа. Би хоёр охинтой. Нэг хоёр маань хөрхи хөл хорионд орцсон гэртэл байгаа. Өсөж байгаа хгүй хоёр халтаас юм. Тэгээ би яасан гэж анзаарсан чинь нөгөө хамаг шампунь дууссан мэл доод дэлгүүрээс юу ч юм бэ нэг юм аваад тавьсан байсан. Дээрэс нь маань нөхөр үнэ ханга. Бидний шампунаас л өсөө угаачдаг. Тийм шүү дээ. Манай гэрийнхэнд юу зөвлөх үү? Одоо надад зөвлөчгөр чи би ч бас гэрийнхнийхээ хэрэглэнд ядаж тийм 20 цэрийн үед нэг шампунь авахгүй ш дэлгүүр орохгүй тэгвэл насны хувьд ч гэдэг юм уу, эрэгтэй хүний хувьд ч гэдэг юм уу. Чи надаар дамжуулаад зөвлөж байлгүй яа гэм манайд ч одоо ингээл бүх төрлийн л байгаа хүүхдийнх тэгэл эрэгтэй хүнийх бүр тэр байтугай одоо ингээд нөгөө нэг юм бүр төрөлхөөсөө цаанаасаа ус муутай эрэгтэй хүмүүс нэг гоё өслөг байх туртаа шүү дээ тийм хүн төртөл зориулсан гоё шампунь байх жишээ. Уу яасан сонирхолтой. Бүх ус ургуул яасан шиг байна тий. Хаач өстэй сонирхолтой. Чэсний усмсээ залуучууд жийл гарах дуртай. Тэгээд чинь нэг шампуноор толгоогооч гоо бие ч угаадаг. За нэг хүн сонсож байгаа даа бас чэсний усны хаяар хаашаа юм бэ тий. Гэхдээ нэр наач өстэй сонирхолтой санагдчих шүү. Хүүхдүүд дээр яг усны онцлог байдгүй эсвэл зүгээр насан дээр нь бүтээгдэхүүнийг санал болгочдөг уу яадаг? Хүүхдүүд дээр бол хүүхдийн шампунь хамгийн гол нь хүүхд наснаасаа биш нэг одоо чинь 10 доторх насны хүүхдүүд том хүний шампунь хэрэглээд үс нь
зуралдаад нэг юм болчихдог шүү дээ тий. А тэгхгүйгээр яг хүүхдийн шампунь хүүхэд дотор бол мэдээж амар сүртэй ингээл за ийм усны онцлог нь гайгүй байна тий. Гол нь хүүхдийн бүтээгдэхүүн юм шүү. Би өөрийнхөө нөгөө мө жоохныхаа өсийг угаагаад байвал баллах нь шүү тий. Тийш нэг цаанасаа нэг өнгөгүй сонирн бүрсгэр болчдөг. Тэгэхээр хүмүүс нөө өөрийнхөө шампунаар хамаагүй угаачдаг та. За ээжүүд минь над шиг хайнгойч болохгүй нэ шүү тий. Би яг өөрөө чи яг ингээд бас энд жижиг шүмжлэх гэжсэн байна. Их ээжүүд юм байна. Тэгэхээр ээж хүн бол гэрээ эмч хүн. Таны гэрийнхэн зүү хааллах уу ямар баах уу гэдэг танаас шалтгаална. Магадгүй танаа нөхөр урт наслах уу гэдэг танаас шалтгаална. Яна тийм тий. Тэгэхээр ээж хүн аливаа юмн дээр яг эмч шиг байх хэрэгтэй байна. Тэгэхээр дурын шампунь авчираад гэдэг угаахтаа болно шүү. Хүүхэд дотор ихтэй нөгөө би бизлэгийн үед арсны үед бас өөрчлөлтүүд бас нэмжлэхэд байдаг л да. Хөлрөмтгий үгэд гэж байдаг тий. Хөлсөн бас гайгүй. За дээрэс нь 8 наснаас дээш болохоор гормоны өөрчлөлтөнд орж эхэлдэг. Нөгөө эмэгтэй хүн болохдоо бэлдэж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас нөгөө хөлөрдөг. Тэгээ дээрэс нөгөө хууган жоохон хаагшд эхэлдэг. Арсны өөрчлөлтүүд орж эхэлдэг. Тэр болгоноос шалтгаалаа сонгоно шүү. Гэтэ ингээ юмаа мэддэг ингээд хүнтэй бас ингээд очноор тий. Явж орсон чи яасан гоё. Тэгээ дээрэс нөгөө юм болгоно би мөнгө олохдоо биш үйлчлэгээгээд ир гэсэн чи миний бүх бие үс асаад ингээд байна. Айгу баярлж байна. Би чамаас айгу олон юм мэдэж авлаа. Одоо тэгээд юу ах юм бэ дөө? Ер нь зориглоод шиг энэ 20 цэрийн үед гэрийнхнийхээ хэрэглээг солиод тэрэнд нь тасгачмаар юм байна дөө. Амарч байгаа дэрнэ. Тэгвэр ч гэсэн одоо ойрд айгу ажилгүй байгаа ш. Тэгээд тэрний хөрөөр мэдгүй миний шампунаас хэрэглээд нэг 7 хоногт нэг усан дараа сууж байгаа яаж мэдгүй. Тэр юу эрэгтэй хүний тэр янз янзын тэрийг бол айгу сонирхож байна ч гэх шиг. За яг мэрэгжлийн өсчин хүнээс би яг баяраа сонсож байгаа. Манай өсчний сургалт байд юм уу? Курс дамжаа эсвэл бакалаврын боловсрол болгох юм уу? Би яг энийг нэг судлаагүйдээ асууж байгаа юм шүү. Яг юу заад энэ та нарт. За тайралт ирэх ш заад юм байна. За. Одоо манай Монголд ч за яг миний мэдж байгаагаар би бас мэдгүй ч магадгүй л те. Яг миний төгсснөөр бол би үйлдвэр урлагийн политехник коллежид мастер технологич гэдэг ангид төгссөн байхгүй юу? Тэр анги маань багшлах эрхийг өгдөг давхар. За нэмээд багшлах эрх. Мастер технологич гэхээр зөвхөн багшлах эрх. Хүмүүс болохоор би мастер үсчин яваад байдаг байхгүй юу? Тэр ойлголт бол амар ташаа ойлголт. За миний мэдж байгаагаар бол ер нь тийм байдгийн. Тэгээ тэрэн дээр бол тэгээд ерөнхийдөө мастер технологич ангид хүртэл сурахад аван гаргалт те ерөнхий мэдлэгийг бол бүтэн өгдөг. Гэхдээ яг амьдрал дээр гарахад бас мэдээж сургууль сурсан амьдрал дээр хоёр төрөлддөг. Тэгээд тэрэн дээрээ нэмээд хүн маш сайн хүч хөстэй болов өсчний мэрэгжил чинь хэцүү. Ингээл нэг өглөө босоод ирэхэд нэг юм өөрчлөгдсөн тий. Нэг өглөө босоод ирэхэд нэг шинэ клип гарсан байна. Тэгэхэд тэрийг үзэхэд л ингээл ерөөсөө тэр шиг үсэцсэл баг өдөр нь ороод ирж шал өөрчлөж байгаа. Баяраас нэм асуухад мастер технологи ангийг хугацаанд хэрэг хугацаас сурсан. Би мастер технологич ангийг анх нэг насан туршидчны анги гэд 1 жил сураад мастер технологи анги нь жил хагасаар сурдаг. Нийтдээ 2 жилдээ 2 жил хагас. Тэгвэл Тэгвэл таны бодлоор 45 хоногийн өсчний дамжиг төгсөх хэр сайн өсч юм бол гэж хардаг. 45 хоног би бодохдоо ангидгийн 45 хоногийн хугацаанд зааж байгаа хүнээс шалтгаална гэж би боддог. Яг одоо би ингээд энэ хүнийг хажуудаа аваад өсчин болгоё гэж хичээсэн хүн бол 45 хоног дотор бас яг уу заана. Тэгээд ирээдүйд яг уу ингээд тэр хүн өөрөө хүчтэй гэжүүл 45 хоног дотор сайн сурсан хүн байна, сураагүй хүн байна. Тэгтэл ер нь бол өмнө мэрэгжлийг эзэмснэх дээшээ дахиж сураасаа л гэж би хүмүүсийг боддог. дурлаж сурсан хүн байна. Сонсоод өнгөрсөн хүн байна. Тэр бол бас аягүй чухал тий. Гэтэ яг уучлаарай та хоёрт өсчин 45 хоногийн дамжаа байд юм бол надад бол эвгүй байна. Яг эвгүй байна. Гэтэ би болж хүмүүсийг дахиж цааш нь тий болж өгвөл тий мастер технологич юм уу за биш юмаа хичээлийн ангид сурчих юм бол тэгээд хамгийн гол нь сурлаа би үнэлгээ авлаа. Үнэлгээ одоо ингээд ер нь сонсоод хад амар их хүмүүс би өсчин штэ гэлдэг. Үгүй тийм үү та хизээ гэлдэг бол нэг сар сураад зүгээр хайцсан юм аа би өсчин гэж ярьдаг байхгүй. Хэрвээ үнэхээр сурч байгаа бол тэрийг цааш нь дэлгэрүүд сураад тэр 45 хоног сураад хайцсан хүмүүсээс дээшээ сураасаа л гэж би боддог. Тэгээд дараа нь би ийм өсчин мэрэгчлийг бүртгэн авсан шүү гэдэг нэрийг аваад яваасаа гэж боддог байхгүй. Тэгээд дээрэс нь баяраа өсчний энэ дээр би дахиад яг танай мэрэгжлийн тандад нэг юм хэлчихэд шин тренд, шин бүтээгдэхүүн, шин үйлчилгээ, шин хандлага, шин үе үргэлж бий болж идэг. Тэгэхээр та хэрэглэгчээсээ хоцрогдохгүй тулд өөрийгөө байнга
нөгөө ахиулж сурж шин мэдээлэл авч таны YouTube үздэг. Надад бол таалагдчихэв. Гэхдээ одоо дэлгэртээ сууж байгаа хүмүүс YouTube үзэл өөрөө нүрээ будах гал бас үзэл шүү дээ. Тэгэхэд хүнд тэр үйлчлэгийг үзүүлдэг хүн нь тэднээс илүү сурах хэрэгтэй шүү дээ. Яг тийм. Бидний яг зорж идэг юм. Тэгээд одоо хардаа баярын хувьд 2 жил гараа сурсан байна. Тэгээд 45 хоног. Баяраагаас би нэг асуулт асууя. 45 хоногийг сургана л гэдэг юм тий хүмүүс сургана л гэдэг. 45 хоногийн курс төгссөн үг яг чам шиг байж чадах уу? Гүйж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө урд чадвар, дадлага, дуршлага гэдэг юм чи тий шинийг эрэлхийх гэдэг чинь тэгээ ажилласан жилийн дуршлага гэж нэг аюул юм байна. Тэгээд дээрэс нь яг нөгөө нэг багшлах хэрэгтэй өсчин гэдэг нь надад бол нөгөө бусдад юм заана гэдэг багш гэдэг ойлголтоос илүү хэрэглэгч надад харин намайг сайн чиглүүлэгч болох юм байна. Багшуулна гэдэг бол харилцаа. Яг манай мэрэгж шиг тий сэтгүүлч бол харилцаа. Мэдлэгийн хэлбэр тий. Тэгэхээр яг одоо таны хувьд багш байгаа чинь айгүй том давуу тал байгаа байхгүй юу? Хэрэглэгчтэй ойлгуулах гэж байгаа юм а зөв ойлгуулдаг, зөв зөвлөдөг. Тэгэхээр манай өсчөнгүүд бас яг харилцааны хувьд өөрийгөө хөгжүүлээсэ. Тэгээд дээрэс нь мэрэгжлийн жоохон хилэн гайг болчвол бүтээгдэхүүнээ уншаад тэгээд одоо өсчин дээр очиж наа бүтээгдэхүүн чи ямар найрлагатай юу ингэв та харах уу гэд. Би бодонгот ингэж бодож байгаа. Бас шалгалт. Манай хүн айгуул нөгөө энийг ойлгохгүй юм байна. Тий. Тэнгүүд би яг дотроо боддог байхгүй. Найрлага нэрэнгод найрлаганд нь ийм байгаа гинэ гэд. Чанга уншаад өгчдөг. Би тэр үнийг зүгээр ингэ сонсоод очил дараагийнхад мэ харах уу гэж шампуна өгсөнд орвол ийм байгааг хэлчихэл айгүй эвтэйхэн сонсогдсон шүү дээ. За өсто бүр ингэ нөгөө нэг ялцчихгүй юучлаа тий. Хэрэглэгч одоо нөгөө үйлчлэгээ үзүүлдэг хүмүүс хоёрын хоорондох халуун яриа болчлоо. Дугаар маань дуусч जैन би тэд бас нэлээд удаан ярилцсан байна. Та хоёртоо баярлалаа. Тэгээд ёстой гоё байлаа. Чимгээ баярлалаа нэ за өнөөдөр бас ингэ цааныхаа цагаар гүйж ирээд бүгдээрээ ямар ч сан подкастаа бичээд дуусгачлаа. Бүгдээрийнх нь үдээс хойш ажилт нь амжилт хүсье. Гоё яриа өрнүүлсэн юм чи үдээс хойш ирч хүчтэй өнгөрүүлээрэ. Баярлалаа их юм сонсогчдаа сайн подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Манай дугаарыг нийслэлийн тэргүүлэгч FM 101.7 радиогоор пүрэв гараг бүрийн 18 цаг 30 минутаас сонсох боломжтой мөн iPhone болон бүх Android утаснуудын подкаст аппликейшнууд дээр манай подкастууд байрлаж идэг байгаа. Та үс сайхан бол зүс сайхан бүлгийн бүх дугаарыг тэндээс дуртай дугааруудаа сонсоод дахин сонсож зөвлөгөө мэдээлэл авч болно. За амжихгүй байвал дунд нь паузлж байгаа сонсож болно. Подкаст чинь бас нэг тийм онцлогтой шүү дээ гоё. Дээрэс нь бас бүгдээрээ л Facebook хэрэглэдэг юм чинь сайн подкаст гэд пэйж хуудасаа манай пэйж хуудсан дээр лайк дараад манай бүх дугааруудыг сонсорой гэж та бүхнийг урьж байна. Баярлаа. Тэгэхээр бас яг далимдуулаад хэлэхэд хэрэглэгч маань энийг асууя гэсэн хүссэн зүйлсээ сайн подкаст дээрээс бас асуултаар явуулж байна. Тэгэлгүй яг хөө манай дараагийн дугааруудаас за мэрэгжлийн хүмүүсээс ийм асуугаад өгөөч гэсэн хүсэлтүүдээ явуулаарай. Манай сонсогчдоос зөндөө санал хүсэлтүүд ирдэг байгаа. Тэгэхээр та бүхний асуусан асуултуудад бид хариулт авч өгч гүүр болох болно. За баярлалаа. Баярлалаа.